Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны төр хэлцээр байгуулахаар болоод байгаа. Өнгөрсөн 7 хоногт Шадарсайд Ган Төмөр Москва хотод ажиллаж 3 дахь шатны хэлцээ гэжээ. За ингээд хэд хэдэн төрлийн барааг манай улс ямар ч татваргүйгээр тухайн улсуудад экспортлох, нөгөө талдаа 300 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг тухайн холбооны улсуудад татварын хөнгөлөлттэйгээр импортлох болж байна. Энэ сэдвээр эдийн засгийн буланд сэтгүүлч Уянга дэлгэрүүлэн хүргэнэ. Ингээд тохиролцооны хүрээнд бол жишээлх юм бол өмнө манай улс Евро-Азийн эдийн засгийн холбоонд одоо орсон байгаа эдгээр улс орнууд руу бараа бүтээгдэхүүн экспортлохдоо 15-аас 50% гайлын татвар төлдөг байсан бол за үүнийг чөлөөлөх боломж бүрдэж байна гэдгийг алтныхан онцолсон. За үндсэндээ бол яг нөгөө гол анхаарал татаад байсан өндөг Улаанбуудаа за сүү, хөрөө сүү гэсэн юм бүтээгдэхүүнүүд төр бол одоо дотоодын аж ахуйн нэгжүүд юм хамгаалсан юм зохицуултуудыг бол гурилыг яаж байгаа? 50,000 тонн гэдэг. Гурил угаасаа байхгүй, энэ хэлцэр дотор байхгүй л те гурил. Тухайн орнууд руу манай улс 100 гаруй сая долларын бараа бүтээгдэхүүн экспортод гаргадаг хэдий ч гэсэн тухайн улс орноос эргээд бид бүхэн 3 орчим тэрбум долларын бараа бүтээгдэхүүнийг одоо импортоор авдаг. Гэтэл энэ нөхцөл байдал нь бол магадгүй энэ хэлцээрийг байгуулснаас хойш нэгсэндээ 300 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг ямар нэгэн одоо хоорондоо татваргүйгээр ингээд оруулж ирээд хэлэхээр Монгол улсад ашиггүй байна гэдгийг бол эдийн засагчид болоод за Монгол Улсын их сургуулийн судлаач багш нар эрдэмтдийн хувьд бол судалгаа гаргаад танилцуулсан байдаг. За гисэн идэж гисэн энэ хэлцээрийг бол байгуулах хэмжээнд бол хүрч байна гэж ойлгож байна. Зүүсэн бүтээгдэхүүн за Улаанбуудаа, шар хариг, цагаан арх гэх мэтчлэн бараа бүтээгдэхүүнүүдийг бол одоо за өмнө нь 5-40% татвартай байсныг за энэ хэлцээрийн үр дүнд за бууруулах боломжтой гэж харсан байна. Хатуу Улаанбуудаг 5% татвартай байсныг за хэлцээрийн үр дүнд 375% татвартай болгон бууруулах гэх мэтчлэн иймэрхүү заалтууд орж ирсэн учраас за Монгол улсад бас төдийлөн тэр дундаа гадаад худалдаан дээр бол төдийлөн алдагдал хүлээхгүй гэж бол албадах албаны хүмүүст тайлбарлаад байна. Хэлцээрийн үрээнд бол хийсэн гол үр дүн гэх юм бол ямар нэг байдлаар дотоодын аж ахуйн нэгжүүдэд бол одоо нөлөөлөхгүй байхаар бол одоо хэлцлийн үр дүн гарсан. Хэлцээний явцад гарсан үр дүнгээр ямар нэг байдлаар Монголын төлөө одоо нөө экспортод гарах тий хамгийн потенциал өнөртэй бараануудад бол өөрчлөлт оруулаагүй. Яг хэвээр нь бүрэн тэглэхээр бол авч үлдсэн байна. Монголын талаас дотооддоо үйлдвэрлэдэг цаашлаад үндэсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд 23 бараг татварын хөнгөлөлтөөс асуулах саналыг Европын одоо Евразийн эдийн засгийн холбоонд хүргүүлснээр за 8 бараг нь хасаж 11 бараг тарифын гин одоо харилцан тохирох нөхцлөөр зохицуулахаар буулт хийж 4 бараг бол асуулахыг дэмжээг байгаа юм байна. Одоо яг энэ хэлцээрийн үр дүнд Өхрийн мах жишээлх юм бол өмнө 50% татвартай байсан. За хонь ямаа нэмэх 15-аас 20%. За нөөцлөсөн бүтээгдэхүүн 8-аас 20% гайлын татвар өгдөг байсан. Гэх мэтчлэн эдгээр татваруудыг бол хэлцээрийн үр дүнд бол байхгүй болгож байгаа. Нэгсэндээ бид бүхэн эдгээр бараа бүтээгдэхүүнийг тухайн Евразийн эдийн засгийн холбоонд нэгдээ орсон 5 улс руу бол ямар нэгэн татваргүйгээр экспортлох боломж бүрдлээ гэж албаных нь тайлбарлаж байна. Гэхдээ нөгөө талдаа бол яг энэ одоо тарифаас гадна нэг аливаа бараа бүтээгдэхүүнийг гаргахдаа за жишээлх юм бол адууны махыг жишээ нь гаргахдаа нийтдээ 38 төрлийн одоо шалгуур үзүүлэлтийг хангасны дараагаар манай улс тухайн улс оронд бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрддэг байна. Тэгэхээр энэ үндсэн шаардлагыг бас хангаж чадахгүй бол одоо хэдийгээр энэ татвар нь гайлын татвар нь тэлэгдчихсэн ч гэсэн үр ашиг нь төдийлөн гарахгүй байх ийм эрсдэл хүлээж байгаа юм. За энэ хэлцээрийг 5 дугаар сард бол байгуулах төлөвлөгөөтэй байна. За хэлцээрийг хэрвээ байгуулад хэрэгжиж эхлэх юм бол арх сатууруулах хундааны импорт 90% өснө. За сүүсүн бүтээгдэхүүний импорт 70% өсөх магадaltaй гэсэн ийм судалгаа мэдээлэл байдаг. За энэ мэтчлэнгээр бараа бүтээгдэхүүнүүдийг бол тодорхой хэмжээний гайлын татвараас чөлөөлчгөр Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгж байгууллагууд жилдээ багадаа 16 сая долларын одоо гайлын татвараас чөлөөлөгдөх боломжтой болж байгаа. Тэр мөнгө бол одоо дотоодод үлдэж байна гэж ажлын хэсэг дүгнсэн. Гэхдээ энэ нь бол одоо бодит тоо бусаа өмнө хийж байсан судалгаануудаас бол энэ хэлцээрт нэгдэн орох нь Монгол улсад ашиггүй гэдэг судалгаа гарч байсан гэдгийг бас албаны хүмүүс онцолж байна. За энэ хэлцээр ингээд батлагдаад явчих юм бол импортоор татваргүй үндэсний бүтээгдэхүүн орж ирж дотоодын одоо үйлдвэрлэлийг унгах магадлал маш өндөр байгаа. За мөн одоо Оросын улбаны улс дайн хийж байгаатай холбогдуулаад бас одоо Европын орнууд 3 дахь зах зээлийн хоригт орох магадлал маш өндөр байгаа. Нийтлэг юу нь бол ашиггүй байна тий том одоо зургаараа. Тийм учраас
Мэдээж хэрэг одоо Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын одоо Сэргэн бус хөгжлийн банкны ингээ холбогдохтой судалгаанууд байсан. Тэгээд тэрэн дээр үндэслээд ерөөхдөө ашиггүй байна. 5 улс хоорондоо яг ижилхэн одоо unified tariff rate буюу нэгдсэн гайлын тарифын тогтолцоог бүрддэг гэдэг утгаараа 5 хоорондоо зэрэг тохиролцоо их юм асуудал бол гарч ирдэг. Монгол Улсын их сургуулийн багш нарын хувьд за тухайн яг энэ хилцээр нэгдэн орсноороо Монгол улсад яг хэр ашигтай вэ гэдэг дээр ийхүү өргөн өрөөний судалгаа хийсэн. За энэ дүгнэлтээс одоо эцэст нь хэлэхэд Монголын экспортын 9% л эерэг нөлөөтэй. За харин импортын хувьд 25-аас 30% өсөх магадлалтай. Нэгсэндээ эдийн засгийн үр өгөөж манай улсад бол ашиггүй гэсэн ийм мэдээллийг өгч байсан юм а. Үзэгч та бүхэнд мэдээлэл хүргэлээ.